Сайн байцгаана уу хүүхдүүд. 2 дугаар сарын 22-ын даваа гараг. За хичээлийн сэдэв маань цаг тооны бичиг. За цахим хичээлийнхэн дэгийг баримтлан хичээл идэвхтэй оролцоорой. За энд башин 1-ээс 12 сар гэсэн ийм тоотой зүйл харуулж байна. За үүнийг хүмүүс он цагийг наривчлан гаргах хэрэгцээнд тулгуурлан одон гарагийн мэдлэгтэй түшиглэн энэхүү бичгийг гаргасан. За үүнийг цаг тооны бичиг буюу Хуанли гэж нэрлэдэг. За энд 2020 оны цаг тооны бичиг харагдаж байна. Нийтдээ хэдэн сар байгааг нь харъя. За 1-р сар, 2-р сар, 3-р сар, 4-р сар, 5-р сар, 6, 7, 8, 9, 10, 11, 12 гэд ийм сарууд байх нэ. Энд нийтдээ 12 сарыг харуулсан байна. За улаанаар тэмдэглэснүүд нь одоо энэ жилийн хугацаанд баяр ёслолын ийм саруудыг улаанаар тэмдэглэж харуулсан байж байна. За 2021 оны 2 дугаар сарын 22 гэсэн энэ өдрийг тэмдэглэсэн байна. За энэ нь одоо дээдлийн энэ үгийг харах юм бол даваа гараг. За тэгэхээр 2021 оны 2 сарын 22 гэдэг маань даваа гараг байх нэ гэж ингэж харж болох нь байна. За 7 хоногийн гаригуудаа нэрлэе. Даваа, мегмар, лавг, пүрэв, баасан. За энэ гаригууд нь ажлын өдөр буюу бид нар хичээлдээ явдаг ийм өдрүүд байх нь. За амралтын өдрүүдэд нэрлэе. Бямб, ням гэсэн энэ хоёр өдөр бол амралтын өдрүүд байх нэ. За энд одоо 6, 13, 27 гэсэн энэ өдрүүд. За энд 7, 14, 21, 28 гэсэн энэ өдрүүд маань бол амралтын өдрүүд байх нь. Тэгэхээр нийтдээ 8 амралтын өдөртэй байх нэ. За даваа гараг буюу 2 сарын 1-ээс нэм гараг буюу энэ 2 сарын 28 хүрч байгаа энэ хоногудад одоо өөрөлдвөл нийтдээ 2 сарын хоногуд харагдаж байна гэсэн үг. 1 сарын 2 сарын 1-ээс 2 сарын 28 хүртэл нийтдээ 28 хоног байна гэж тооцдог байж байгаа. За хэдэн пүрэв гараг тохиосон байна вэ гэхээр пүрэв гарагуудыг бүсний ногооноор тэмдэглэжлээ. За 4, 11, 18, 25 гэсэн нийтдээ 4 пүрэв гараг тохиож байна. За 1 сард 30 хоногтой, 1 жилд 12 сар байх нь байна. 365 хоногтой гэж тооцдог. За үүнийг бүгдээрээ томьёо буюу бидний нэрлэлээр одоо маш их чухал одоо томьёо нэршил байна гэж ингэж ойлгож авах хэрэгтэй. За үүнийг одоо илэрхийлж бодоход нэртэй тоо бодоход ашиглая. 5 сар 18 хоног дээр 2 сар 8 хоногийг нэмж байна. За тэгвэл сар дээр сарыг нэмээд хоног дээр хоногийг нэмэхэд 7 сар 26 хоног гарч байна. Үүнийг тэнцвэрийн тэмдгийн арталт 7 сар 26 хоног гэд тэмдэглэж нэ. За тэгвэл 5 сар 18 хоног дээр 2 сар 16 хоног. Өөрөлдвөл хоногт нь ялимгүй өөрчлөлт гаргаад биччихсэн байна машин тийм ээ. За тэгвэл 5 сар 2 сар 2 хоорондоо нэмэгдээд 7 сар гарсан байна. За 18 хоног 16 хоног нэмэгдээд 34 хоног гэж тооцох юм бол энэ 34 хоног маань дээр тэмдэглэгдсэн сараас одоо 30 хоног гэж тэмдэглэсэн байхад энд 34 хоног болчихж байгаа учраас
үүнийг хэрхэн сар руу шилжүүлэх вэ гэхээр 30 хоногийн үргэлжлэл хасаад 1 сар болгоод 4 хоног үлдэж гин гэж ингэж гаргаж ирэх хэрэгтэй болж байна. За. Тэгээ сар дээр сарыг нэмээд 8 сар. Эцсийн хариу маань 8 сар 4 хоног гэж тэмдэглэгдэнэ. За үүнийг дэвтэр дээр маш эмгэгцтэй нямбай бичиж аваарай. За үүн дээр багш нь тайлбар хэлье. Энэ 18 хоног гэд бичсэн байгаа. Энэ 18 хоног дээр энэ нэмж байгаа 16 хоногоо нэмээд энэ багш нь 34 хоног гэд гаргацсан байж байна. Энэ 34 хоногоо одоо 1 сард 30 хоног гэдэг гэж тооцох юм бол цаана үлдэж байгаа 4 гэсэн энэ тоогоо хоног гэж тооцноо. За тэгвэл энэ 5 сар дээр 2 сарыг нэмээд 7 сар гаргасан. Тэр 7 сар дээр 1 сарыг нэмээд 8 сар 4 сар хоног гэж ингэж гаргах нэ. Тэмдэглэж аваарай минутад. 6 сар 18 хоногоос 2 сар 8 хоногийг хассан байна. 3 сар 15 хоног дээр 3 сар 5 хоногийг нэмсэн байна. За 8 сар 25 хоног дээр 1 сар 15 хоногийг нэмсэн байж байна. 7 сар 25 хоног дээр 4 сар 9 хоногийг нэмсэн. За үүнийгээ түрүүний одоо тайлбарлаж өгсөн тайлбар дээр тайлбарыг ашиглан гэрийн даалгаварт хийгээрэй. Хичээл дээвтэгтээ оролцсон сурагчдаа баярлалаа.